Зах зээлийн эдийн засаг харьцангуй дээр үеэс хөгжсөн улс орнуудын хувьд хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчлэгийг хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага бий болж засгийн газрын нийгмийн бодлогод хамаарах үүрэг хариуцлагыг хуваалцах болсон байна. Ажил зуучлах тогтолцоо үйлчилгээний үндсэн үүрэг. Ажил зуучлал гэдэг нь дээрх зурагт үзүүлсэнчлэн хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлт хоёр талыг нийцүүлэх тухайлбал нэг талаас ажиллах хүчний нөлөөлөлт нөгөө талаас ажлын байрны эрэлтийг хооронд нь холбож нийцүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Ажил зуучлагч нь чиг үүргийнхаа дагуу ажил хайж буй ажил хайгч цалинтай ажил хийх хүсэл бүхий ямар нэг хүнийг хайж байгаа ажил олгогч гэсэн нийгмийн харилцааны хоёр үндсэн талбарт явагддаг. Ажил зуучлал нь хувь хүний мэдлэг чадвар, шинж чанар болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг нэгэн талбарт авч ирж хамтран тоглуулах гэсэн утгатай хэмээн зарим судлаачид сонирхолтой байдлаар дүрсэлсэн байна. Ажил мэргэжлийн судлалд ажлын байранд зуучлах үйлчилгээтэй хамт яригддаг нэгэн зүйл бол боловсролын зуучлал юм а. Европын холбооны тэр дундаа холбооны бүгд найрамдах Герман улсын нийгмийн салбарын хууль тогтоомжоор ажил болон боловсролд зуучлах үйлчилгээг аль алинд нь ач холбогдол өгч эрх зүйн хувьд тодорхойлж зохицуулсан байдаг. Ажил болон боловсрол зуучлах гэдэг нь тухайн тохиолдолд ажил олгогчийг баримжаалах замаар үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн зах зээлтэй холбох, мэргэжлийн үйлчилгээнд хамруулж түүнд энэ чиглэлийн дэмжлэг үзүүлж буй хэрэг бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамаардаг. Ажил боловсрол зуучлах үйлчилгээ нь үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн зах зээлд холбож нэгтгэх замаар түүнд үзүүлж буй маш чухал дэмжлэг юм а. Энэ утгаараа эдийн засгийн идэвхгүй байдлыг бууруулахад шууд чиглэсэн амжилт, үр дүнд чиглэсэн арга хэмжээ болдог. Ажил хайгч болон ажил олгогч хоёр талын мэдээлэл танилцуулга хэдий ч нэ тодорхой байна. Мөн ажлын байрны болон ажил хайгчийн шаардлага хэдий ч нэ харилцан таарч тохирч байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах боломж төдий ч нэ бүрдэнэ гэж үздэг. Ажил зуучлах тогтолцоо үйлчилгээний үндсэн үүргээс. Ажил боловсрол зуучлах нь үйлчилгээ нь үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн зах зээлд холбож нэгтгэх замаар түүнд үзүүлж буй маш чухал дэмжлэг юм. Энэ утгаараа эдийн засгийн идэвхгүй байдлыг бууруулахад шууд чиглэсэн амжилт, үр дүнд чиглэсэн арга хэмжээ болдог. Ажлын байранд зуучлах үйлчилгээний хөдөлмөрийн зах зээлд хамаарах учир холбогдлыг дараах чиглэлүүдээр авч үзэж болно. Ажилд зуучлал нь хөдөлмөрийн зах зээлийн хөгжилд амин чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахад чухал хувь нэмэр оруулдаг учраас улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа юм а. Хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайгч хийгээд ажилчин хайж буй байгууллагын хоорондын далд зөрүү өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ажил зуучлалын амин чухал зорилт нь энэхүү зөрүүг аль болох бага түвшинд байлгах явдал юм. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн олон янз байдлаас үүдэн дээрх зөрүүтэй байдал үүсэж байна. Ажил хайгч нь мэргэжлийн болон бие хүнийхээ чадварыг тээгч бөгөөд ажил олгогч нь бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд төрөл бүрийн мэргэжлийг шаардаж байна. Ажлын байр олоогүй байгаа хүмүүс болон өмнө нь ажил зуучлагдсан боловч ажлын байрны шаардлага хангахгүй хүмүүсийг эрэлтэд нийцүүлэхийн тулд сургалт зөвлөгөөнд хамааруулах болон бусад дэмжлэгийг үзүүлдэг. Ажил зуучлах үйлчилгээ нь хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг хүртээмжтэй байлгахын тулд ажил хайгчдын тухай мөн сул ажлын байрны талаарх бүртгэлийг бүрэн дүүрэн шуурхай гаргаж мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг байнга сайжруулах замаар хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх болно. Ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд ажил олгогчийн эрэлт шаардлага тохирсон ажил хайгчийн харин ажил хайгчийн этгээдэд таарч тохирох ажлын байрыг аль болох түргэн хугацаанд олж өгөх үүрэг бий болж байна. Энэ хүрээнд мэдээллийн технологи хэрэгслийг ашиглан интернет үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажил хайх стратегийг агсан түвшинд гаргахад чиглэсэн менежментийн дэмжлэгийг үзүүлдэг. Энэ нь хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлаас үүдэлтэй ажилгүйдлагч мөн дэлхийн дахны болон бүс нутгийн ажлын байрны хомсгологч бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Ажил зуучлах үйлчилгээнээс эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь харилцан уялдаа хамааралтай үйл явц юм. Хэрв ажил олгогчид зуучлалын үйлчилгээгээр дамжин ажиллах хүчээ бүрдүүлж байвал хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмжид үзүүлэх эерэг нөлөөлөл нь нэмэгдэнэ.
Хэрэв ажил эрхлээгүй ажил хайгчийг зуучлалын тусламжтайгаар ажлын байр олж авч байгаа бол ажилгүйдэл буурч чадна. Ажил зуучлах тогтолцоо. Ажил зуучлах тогтолцоо үйлчилгээний үндсэн үүрэг. Ажил зуучлах үйлчилгээ нь энэ салбарт чиг үүргээ гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг чадвар бүхий байгууллагуудын тогтолцоогоор дамжин хэрэгжих боломжтой. Зах зээлийн ажил зуучлах үйлчилгээ үр дүнтэй хэрэгжих урдч нөхцөл бол ажлын байр болон ажил хайгчийн талаарх зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангагдах явдал юм а. Ажил зуучлах тогтолцоо нь институтийн хүрээ, түүний шин чанар оролцогч талуудаас бүрднэ. Зуучлах үйлчилгээний зохицуулагч тал нь үндсэндээ төр хөдөлмөр эрхлэлтийн төв агентууд болон орон нутгийн албадууд, санхүүжүүлэгч тал нь төр орон нутгийн төсөв, мөн нийгмийн тусгай сангийн үйлчилгээг үзүүлэгч тал нь төр болон хувийн хэвшил зарим тохиолдолд иргэний нийгмийн байгууллага байдаг. Судлаачид эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дунд явуулсан бодлогын болон асуулга судалгааны үр дүнд тулгуурлан ажлын байранд зуучлах тогтолцооны төрлүүдийг тодорхойлох алхам хийсэн байна. Судалгааны дүгнэлтээс үзвэл ажил зуучлах тогтолцоог монопол, холимог болон чөлөөт зах зээлийн гэсэн 3 үндсэн хэв шинжид ангилсан байна. Монопол хэв шинж гэдэг нь улс оронд ажил зуучлах дан ганц төрийн үйлчилгээ давамгаалсан байдал юм а. Холимог хэв шинж нь ажил зуучлах төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ зэрэгцэн оршиж байдаг бол зах зээлийн хэв шинж гэдэг нь хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, ажил зуучлалын үйлчилгээ гэхээсээ илүүтэй чөлөөт зах зээлийн жам ёсоор явагддаг байна.